Оролцогчдын маань 7 дахь өдөр 168 цагийг тэд содон стандарт цогцлбор хороололд угтаж байна. Энэ өдөр тэд мэрэгжлээ бүрэн сольж өрсөлдөнө амьдарч байгаа хороолоо сурталчилж байр худалдах юм. Хүнсний бүтээгдэхүүн борлуулахаас хэд дахин илүү хүнд хэцүү даалгавар тэднийг өгцсаар. Харин төслийн баг тэдэнд барих гинтийн бэлгээ мартаагүй. Энэ өдөр жинхэнэ хайрын үдэш байж чадсан юм. За энийг та бүхэн гайхаж магадгүй. За энэ бол одоо маш гоё тийм хүнд энерги өгдөг юм том байгаа гэж бодлоо яриад яг. Энэ бол зүгээр миний ус маш ширүүн учраас ингээд дарах гэдэг явагдсан шүү. Арай бүдүү олонтой болцсон уу юу? Гайгүй баха. Даарчжээ. Өчигдөр нөгөө нэг юуны жолооч ахыг хүлээгээд нөгөө ард тавьсан байсан 2 машины жолооч ирээгүй гэсэн тийм бүтэн цаг хүлээгээд тэгээд бид нэр таксидсан тий. Ер нь гадуур үн судалсан бол шинэ байрнууд маш үнэтэй байгаа шүү дээ. Дандаа 2 сая 200, дандаа 2 сая. Манайх бол сая 700. Яагаад вэ гэх юм бол манай содон оруулах бетон зурмага өөрсдөөсөө яадаг. Гаднаас авдаггүй учраас юм хямдхан байгаа. Та борлуулалтын менежер Амгаланбаатартай холбогдсон байна. Мэдээлэл авч болно. Энэ хаана үт юм бэ? Манайх одоо Сонгон найрхан дүүргийн 21 дүүрэг хороол байрлах содон хороол гэдэг дээрээ бичсэн том өндөр барилгууд байж байгаа 15-д. За метр квадрат нь сая 700 мянга гэж байгаа. Хоёлаа шиг ингэж удаан ингэж дуудлагаа хүлээж байгаа баг байхгүй байгаа хта. Араасаа түрүүн гэтээ эхлээд уулна. Араасаа дуудлага орж ирээдс би тэгээ амар их ярьсан байгаа эсвэл. Арай их мэдээлэл өгөөд яаж яхад арай их юм мэдээд байна уу гэхгүй юу? За тэгвэл та тэрийн хэмжээтэй данч. Би танд дахиж нэмэлт мэдээлэл өгөх шаардлага байгаа. Одоо жишээлбэл энэ нь ямар энэ тэр нь ямар би бол мэдээлэлээ бүрэн мэдж байгаа байхгүй. А манай бид тэр нэг ажлын хуваарьтай би болохоор хэлсээр хийж байгаа. Манай ашиг талаа болохоор байр тавьж байгаа. Орж үзэхэд сонирхолтой тийм. Орж үзэхэд. За. Өнөөдөр би тэр мөрийн суглаан хүрээч юм даах өөрөө аргалсан. Тэгээ гайгүй юм байна ус. Өтөж юм хүрээгүй л гартай юм шиг байна. Ямар ч үсэн тэгээ өнөөдөр тал амжилттай дуусглаа. Бас гисэн байна тий. Тэгээ гайгүй баха. Тийм тэнгэргүй юм ч үү гэсэн. Ер нь 6 минут ятгалахыг хүлээсэн. Нөгөө хоёр дээр ерөөсөө цаг аваагүй. Би ярьсан цагаас 6 минут ятгалахыг хийсэн боловч би үгүй гэдэг хариугаа маргааш би 8808-тай утас руу өөрөө хэлнэ гэсэн. Энүүгээр хоолны хэрүүлийгээл хоолны хизээ ирэх юм бэ гэл хэрэлдээд ижсэн ч гинт ингээл шүүдрхний эхлэл яваал. Тэгэл гайхал зүгээр сонсгож байгаа юм болов гээл амар чанга явахаар ингээ эргэж хараад гайхаа. Ингээд буцаа эргээ харсан чи гараад ирсэн юмсаа. Тэгээ үнэхээр гинтийн бэлэг болж чадлаа. $240 цаг реалити шоу нэвтрүүлгийн 4 ёсоор 2 дугаар шатны шалгаруулалт хасалт хийх өдөр. Хийж гүйцэтгэх даалгаврууд хүндэрч асуудал дагуулсан өдрүүд үргэлжилсээр. Энийг ажлын хажуугаар багийн гишүүн өвдөж, сэтгэл өвдөгсөн хүнд өдөр байсан юм. Монгол эмэгтэй хүнээс л гарах тэсвэр төвчээр хатуужлыг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан жүжигчин шүүдэр цэцэг биеийн өвдөж эмнэлэгт хэвтэх шаардлага тулгарсан ч зураг авалтыг дуустал үргэлжлүүлэх зориг гаргаж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн нэгэн дугаарыг эргэн саная. Энэ удаа бол жоохон баз аз суглаа. Бүгдийн шаардтай. Бүгдийн сугалж байна. Гэтэ бид дажгүй л шүү дээ. Яа за. Тэгээ сургалтандаа маш их анхаарлаа хандуулж чадах юм бол өнөөдрийн маань даалгавраас хоёлаа сайн бичлэхэд нэг шат одоо ахим одоо дэмжлэг тусламж олно гэж ойлгож байна. Түрээс юм уу эсвэл метр квадратаар зарж байгаа нь өөрсдөө явуулах юм да. Ерөнхийдөө зарж байгаа юм л да.
Гэхдээ та борлуулалтын авалтаа үзаад бүр илүү тийм дэлгэрэнгүй мэдээлэл авна. Тэгээ энэ маань надад маш ашигтай та дарж энэ амар том ийм хороол. Тэгээ дандаа төв зам ингэж хоёр талаар нь басаад шийдэл зам орж ирж шүү дээ. Тий. Гэхдээ хамгийн гол юм 3520 айлын хэрэгцээг та нар хангана гэсэн үг байхгүй энэ ч байрлалснараа. Содон оролтын 1-р давхарт бол хүнсний үйлчлэгээ тэр чигээр дагнчихсан сансар худалдааны төв байгаа учраас 2 давхрын барааны лангуунууд, байгууллагуудад одоо худалдаалах тийм төв одоо болох байхаа гэж ер нь одоо бодож байна. Тэр үүднээсээ тийм газруудыг одоо олно. Эхний зогсоол маань хорооллын бэлэгт их дэлгүүр. Тэгэхгүй 3 4 5 6 ч юм уу баахан шинжилгээ өглөөлдөө эмчин үзээд ийм шинжилгээ өгөх гээд тэгээд надад бас маш олон ийм тариа бичиж өглөө. Заавал эмнэлэг твтэх шаардлагатай. Одоо архаг ядаргаанаас болоод одоо өрөвслүүд маш их байна. Тэгээд доороосоо маш их даарсан байна. Маш их ачаалттай ажилласан байна гэсэн юмыг өгч байна. Түнэ муутай туранхай харж байгаа. Ямар нэг нөө шипи бүр 0 юу ч өгөөгүй болохоор нэлээд толгой гашиллаа амгаа хоёр. Тэгээ бодож байгаад ер нь энэ шанагны багцааг нь авчуул гээл тэгээд 10 тонн руугаа зүтгэлээ. Тэгээд шанагыг 2.5 эсвэл 3 тонн руу аль нь вэ гэдгээр л тэрэн дээр л ерөөсөө яг яачлаа. Шийдчихлээ. Манай агийг дэмжээрэй хүмүүсээ. Манай агийг 2 охин дэмжээд өгөөрэй. Хой хүмүүсээ нэг юм хэлгээ марччихэ. Хамар улаагаад нусгаажаад алингаа алдаж байна. Манай агийг дэмжээрэй. Өвдсөн чи ядарсан чи яасан чи ийсэн чи цогтой байлаа шүү. Ямар ч байсан бид хоёрыг дэмжих маш олон эмэгтэй хүмүүс ээжүүд, бүсгүүчүүд, охтууд маань байгаа ах гэж итгэж байна. Ирчүүд бас бид хоёрыг дэмждэг бол дэмжээрэй. Ялангуяа дийлэнх нь охтууд эмэгтэйчүүд ахаа гэж бодож байна. Дэмжээрэй. Амжилт өргөчөө. Би ядраад байна. Ярмааргүй юм уу? Жог ярьж штэ. Гайхалтай юм байна. Сонирхолтой байлаа. Тэ. Бетон цусан гэж чин санах уу? Тэ. Тэгшлэлт тийм гэж хэн санах уу? Амжилттай гүйцэтгэлээ. Тэгээд чадна гэж чин санах уу? 240 цаг реалити шоу нэвтрүүлэг 2 дугаар шатны хасалтаа нэг үг хийлээ. Ice Mark одоо баг маань хасагдаж байна. Тэгээд 25 дугаар сувглын золон Tesco корпорациас хамтран зохион байгуулж 240 цаг реалити шоу нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч шоу нэвтрүүлэгт оролцох хугацаанд дайчин ажилласан та хоёрынхаа цаашдын уран бүтээлд нийт үзэгч болон 25 дугаар сувгал виз мөн Tesco корпорацийн одоо хамт олонны зүгээс өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээ энэ шоунд оролцсондоо бас баярлж байна. Маш олон зүйл сурлаа. Маш их ядарлаа. Яг амьдрал яаж өрнөдгийг бас нэг өөр өнцгөөс харж үзлээ. Өөрийнхөө олж авч мэдсэн зүйлс маань бас юутай харьцуулшгүй үнэтэй. Ингээд Tesco Group-ийн хамт олон болон 25-ийнхаа энэ хөр реалити шоунд бас ийм боловсрал болгосон явдалт нь маш их баярлж байна. Нэг баг байсан тэд энэ өдрөөс өрсөлдөгчд. Энэ чинь л мөн л 240 цагийн нэг даалгавар. Өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллаж байсан тэд нэгнийхээ арга барилыг мэднэ. Энэ ч утгаараа өрсөлдөн улам ширүүсэж эхэлсэн юм. Харин тэд ганцаарчлсан даалгавраа хэрхэн гүйцэтгэсэн бол? Даалгавраа авчлаа. Жохон хэцүү. Амар ирч хүч юм бай. Тэгээд хурд шаардлаа. Одоо хийдэ би явлаа. Даалгавар ямар даалгавар болгоод мэдэхгүй. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн анхны ганцаарчсан одоо ганцаараа өрсөлдөх анхны даалгавар байна. Шүүгийн дөрвийн эхний даалгавартаа бэлэн боллоо. Одоо даалгавартаа танилцсанаа. Оо шаараач яд шаарвэ. Өнөөдрийн даалгаврууд стил онцгой мэт. Сая одоо энэ хаалгаар орж 90 эртлээ юу хүлээж байгааг мэдсэн гэж. Одоо өнөөдөр ингэж ханаал шууд явах юм биш үү? Нугаалчурны дом ариусна гэсэн. За одоо ингэ цагаан. Багшаа би гэгэрч байгаагаа алтны дэрэгдэхгүй ширлэн. Үгүй би гэгэрч байгаагаа. Одоо чи бид хоёр өөр баг шүү. Шууд дуу цаашаага хураагдаад хоёрын тоглолт үзүүлдэг тийм заваа юм болж шүү. Өмнө бид нэг багт их ойр байсан. Гайгүй би чинь хөлбөм бүг ойлгохгүй ч гэсэн бас кино минон дээр ил хүнц гаргаж ирээд яриад болоод өнөөдрөөс өчигдрөөс шинэ баг хуваагдаад төвшгөө шинэ баг төвшин байна те. Хуваараа олцсон чинь 2 авар 2 буруу тушаар суучаад комби тустай олцсон. Энэ гэрээ урамцал янз юм байна. Зураг авалтын анхны натур.
Оролцогчдоо агаар салхинд амрааж чөлөөтэй байж хамтдаа байсан сайхан дурсамжаа өгүүлэх нэгэн өдөр. Гэхдээ бид зориггүй хөтөө яваагүй юм аа. 3 дугаар шатны шалгаруулалт өгч ялагч тодорх мөч ойрцсоор. Би ч одоо юм жижигэн гартай штэ. Тэгэхээр миний даралт бол арай бага. Ирчүүдийн хол арай их байгаа. Яг үндэ ингээд бацаад хөцөд ингээд арай хурдцтай байгаа. Яг өмнө үзэж байгааг болохоор жоохон сонирн байна. Хуруунуудаа сайн оргоод тэгээ ингээд сайн шовтроод Монгол үнээ сааж ирсэн болол одоо Франц үнээ сааж үсгэн. Багадаа бол яг Дорноговь аймгийн Хатан булах сумд очиж эмээ өвдөд тусалдаг байсан. Тэгээ өнөөдрийн даалгавар бол их сонирхолтой, их төвшөөж байна. Би нэг 8 дугаар анги 9 дугаар анги хавцаа юм болов. Сүү сайтай байна уу? Жохон хаашаа суух юм уу? Чихээ ойртоо суусан юм болов. Амар гарч илээд. Тий. Миний даалгавар ч үнэн зөв юм байна. Үнэн зөвүүн даалгавар байна. Гинч одоо юу гэнэ те? Жаад үнээс янз өдөр байна. тэрний гэж даалгавар. Гой даалгавар. Давуу тал нь витаминаар баялаг таруулахгүй, дээрэс нь биеийн дархлаа сайжруулна. Монголоос өөр газар ургадгүй ба. За хүний биед бол ердөөсөө сүрэг нөлөө байхгүй. Нэрс бол С витаминаараа баялаг байдаг учраас өвөл бол маш хэрэглэхэд маш тохиромжтой байдаг. Би дахиад ямсч. Амс болно. Өө өстэй нүд ам өстэй ингэж л авч шээ. Гэж байгаас. Би өстэй өнгөөс шүү. Ингэж үгээсэн. Энэ бүр амар зэрэг. Би бүр ингэж л биш тараа. Зин тэгж юм байна. Хоёулыг зэрэг ингэж хийж. Уг нь ингэ. Тийм их чинь арай зөөлөө өвдөж шүү дээ зүгээр. «240 цаг» хамгийн өндөр шагналтай реалити шоу нэвтрүүлгийн өрсөлдөгч оролцогчдын маань сүүлийн өдөр. Шалгарч үлдээдсэн 4 шилдэг оролцогчийн онооны нэгтгэл дүнгээр нийт 120 оноо цуглуулах ёстойгоос хамгийн өндөр оноог Амгаланбаатар 100.1 оноогоор 1-р байр. Хишиг далаа 93.4, Мөнх чулуу 85.1, Амар сайхан 85.1 гэсэн цөөхөн онооны зөрүүгээр хасагдсан юм. Харин шилдгээр өрсөлдөх 3 оролцогчийн энэ өдрийн даалгавар сайн улсын аян зохион байгуулах байсан юм аа. Мэдээж шилдэгт өрсөлдөх сүүлчийн даалгаврыг Tesco корпорациас өгсөн юм. Өдөрч таны урмаар тэд өгсөн даалгаврыг амжилттай биелүүлж байсныг дуулгая. Өнгөрсөн цаг хугацаанд үнэхээр хичээж ажиллаа та нар. 240 цаг реалити шоу нэвтрүүлэг шалгарч үлдсэн 3 оролцогчоос ялагчаа тодруулах саналыг үзэгч та бүгдээс авах юм. 11-р сарын 12-ноос 11-р сарын 18-ны хүртэл дэмжиж байгаа оролцогчдод саналаа өгөөрэй. Таны санал тэдний хувьд үнэтэй хувь нэмэр байгуулна. Өглөөний нөө шүүлт маань 10 цагаас учраас удаас нь жоохон зай байна. Энэ хугацаанд багийнхаа гишүүн байсан амраах та. Жоохон шүл хийж өгье гэж бодож байна. Шилдэг 3 буюу шилдэг 3 гिचээс 3 хөвөлдөх хэвээр нэг нь бол хасагдах хэвээр байгаа. Дэлхийн хамгийн агуу их хүн төрөлхтний хөлөөрдөг спорт бол хөлбөмбөг гэдэг спортыг Монголын залуучууд болон бүх хүмүүст хамгийн ойрхон авчирдаг. Магадгүй энэ реалити шоун дотор хамгийн их олон фэнүүдтэй байсан баг амраа баг. Тэгээд нэгтгэл дүнгийн хувьд бол энэ дүн гарч ирлээ. Тэгээд амраагийнхаа цаашдын ажил, амьдрал, амжилт хүсье, сайн сайхан бүгдийг хүсээрэй. За ингээд тэмцээн таагуур үргэлжлүүлэх болно. Сайн байж. Миний хүүчи яасан. Ээжтэйгээ жарах завгүй. Харин тэ би нэг юм тэмцээнд орж 240 цаг гэдэг реалити шоу. За тэмцээнд оролцож байгаа мөгийг үгүй дэмжээ. Амжилт хүсье. Та бүхэн намайг дэмжиж байна уу? Баярлалаа. Ийм амар бүхэл бүтэнтэй хороо царийг намайг дэмжиж байгаа. Төрүүлэхээс өөрөө сонголт үлдсэнгүй дээ. За ингээд ундаа зарсан мөнгөө одоо хийч вэ? 25,400 төгрөг. 200 төгрөг. Аа. Ундаа зарсан мөнгөө хийлээ. За дахин баярлалаа. За ингээд 240 цаг реалити шоунд оролцож байгаа дуучин хишиг далаага
манай төлөнхийн нөхөн зэрэг мэслийн тасгийн хамт олон дэмжих болно. Та бүхэн ч бас дэмжээрэй. Хордоцтой хөгжиж буй эх орны минь нийслэл хот. Энэ хотод бид ажиллаж амьдардаг. Стандарт цогцлбор хороолол гэж юу вэ? Хамгийн энгийнээр хэлбэл танай өрхийн эрдэн хэрэглээг бүгдийг багтаасан байх шаардлагатай. Чанартай дулаан байр, гараж, машины зогсоол, зам харилцаа, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж, харуулт хамгаалалт, үйлчилгээний төвүүд. Хамгийн чухал нь таны хүүхдийн сурч улсрах аятаатай мэдлэгийг хангасан сургууль, цэцэрлэг, орчин үеийн эмнэлэг, фитнес, усан бассейн, спорт залуугийн спорт цогцлбор зайлшгүй байж байна. Стандарт хангасан орон сууцны цогцлбор хороол болно. Байршил Улаанбаатар хотын захиргааны шинэ цогцлбороос 800 метрийн зайтай хотын төлөвлөгөөнд тусгагдсан шинэ зам дагуу байрлалтай. Содон стандарт цогцлбор хороолол. Анх энэ нэвтрүүлгийн санал ирэхэд бол юм гоё шоу зүгээр ингээд байж ах юм баг гэж бодсон. Гэвч яг ингээд эхний даалгаврууд ирээд хийгээд эхлээд маш хүн санагдсан л та. Би ер нь бол ингээд борлуулалт хийгээл яваад ах юм болов гэж бодсон чинь харин сүүл рүүгээ харин нөгөө Tesco компани бүтээгдэхүүнүүд ямар түүхий дээр бий болдгоо тий ямар шат дамжлагаар системээр дарааллаар явдгоо гэдэг нэг сонирхолтой байдлаар даалгаврууд авсан их сонирхолтой. Мэдээж хүмүүс амьдрал дээр ямар нэгэн байдлаар уулзаж ярилцахтаа бол сайн байна уу, сайн юу аа гэл нэг тийм өнгөс ойлголтоор бие биендээ харьцаа явчихдаг юм шиг санагдсан. Тэгэхээр илүү ингээд юмны төлөө уралдаа тэмцэлтэд ирэхээр нөгөө дотоод мөн чанар нь танина гэдэг бол тэндээс би сайнаар олж харсан хүмүүстэйг бол хөгжлүүлээ сайхнаар харьцаад бүр илүү таньсан учраас бүр илүү дотносох тийм одоо нөхцөл бүрдэж байна гэж би ойлгож байгаа. За хүмүүсийн оролцогчдын маань хувьд бол хамгийн харамсалтай байсан зүйл бол за манай жүжигчин Эрхэн баяр маань бол хасагдсан явдал бай. Дүрмж хурчаад хасагдсан. Түүнээс бол өнөөдөр бол бас байж явах юм хүн гэж би ойлгож байгаа. Хамт баг болсон, тэгээ мэдээ суглаагаар сонгогдсон баг хамт олон бол сайн байлаа. Тэдгээрийн хүчээр бас энэ шатанд хүрэх нэг шалгуур нь болсон байх. Нэгдүгээрс нь тасагдахдаа эхлээ хасагдсан байхдаа баг энэ дээр дээ зүгээр сайхан хараад тий зүгээр цаашаа надад үнэхээр явах тийм байгаагүй яг үнэ хэлэхэд үнэхээр шантралтын байдалтай 3 хоног ингээд гутлаач даахгүй орж ирж байсан. Анхны ус гоё дурсамжтай. Миний хувьд бол маш гоё дурсамжтай тийм нэвтрүүлэг реалити шоу болж өнгөрлөө. Ийм одоо тэмцээнүүдэд би орж үзээгүй. Дараагийн удаа ер нь ийм тэмцээн ирэхэд бол миний анхны бөгөөд сүүлчих болов гэсэн надад ийм зүгээр бодол байна. Тэр одоо цаг болгон яг дурсамж болоод үлддэг. Тэгээд миний амьдралын 10 хоног бол бас ингээд тэр хүмүүсийн 8 гоё залуучуудаа өнгөрөөсөн 10 хоногийн сайхан дурсамж болж үлдлээ. Ерөөсөө миний зорилго чи ерөөсөө ганцаараа 40-ыг авах биш тий. Одоо тэр 40-ыг авчих юм бол нийт одоо гэр бүлтэйгээ хуваалцъя гэсэн ийм санаа, ийм зорилго байгаа. Өөрийн боломж олж байгаа дайчилсан учраас шалгарч байгаа гэж ойлгож байгаа. Тэр утгаараа гэж хамгийн түрүүнд бол өөртөө баяр хүргэнэ. Тэгээд баг хамт олондоо баяр хүргэнэ. Бас хамтран оролцсон институтын оролцогчдаа бүгд баяр хүргэх баг. Ер нь бол мөнгө гэдэг бол хэрэглээ. Гэхдээ мөнгийг ихээр хуримтлуулахыг бол хуримтлал хөрөнгө гэж ярьдаг. Энэ бол баггүй хугацаанд цуглуулсан хуримтлал над руу орж ирж байгаа гэсэн үг. Тэгээ би хуримтлалаа бол маш зөв ашигтайгаар өөртөө зарцуулж чаддаг хүн. Тэгэхээр би энэ 40 саяар бол битүү уран бүтээл дуу хураал хийнэ гэж боддог. Facebook-ийн 240 цаг пэйж руу ороод миний зар сурчлагын дээр лайк болон шеэр дараарай. 14 40 цаг 70 гэсэн дугаарлаа. 2 гэсэн дугаарыг явуулж намайг дэмжих боломжтой. За бас намайг бүх сайтууд дээр миний зургтай санал хүсэлтийн хайцнууд байгаа. Тийшээ Tesco компани бараг бүтээгдэхүүнийг бодлож байгаа баркодыг хийж намайг дэмжээрэй. Та бүхэнд маш баярлалаа. 3 гэсэн дугаарыг 144 777 гэсэн дугаард илгээж миний реклам дээр лайк шеэр хийгээрэй. Намынгийн салбаруудаар байрлах миний тусгай хайрцагт Tesco компани бүх бүтээгдэхүүний баркодыг хийж хамтдаа явж өргөх толгойсон ээжүүдтэй тусалцгаая. За.
240 цаг реалити шоу үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За би өмнө гоо кино зурган дээрээс та бүхэнд мэдчилж байна. Хэрвээ намайг дэмжиж байгаа бол доор гарч байгаа дугаар руу 1 гэсэн номерыг илгээгээрэй. Та бүхэнд баярлалаа. Next-с зурдаава. Үнийн дүнгийн 50% нь Univision-ий шиддэг кинонуудаар аялах эрхийг бэлгэн даваарай. 3 өрөө байр, 3 Jeep